Сайн бацгаана уу? Өнөөдөр та бүхэндээ сансрын Эрцэнка буюу за англи сургуулийн яг урд талд нь байрлах Автай сайн хотхонд 2 өрөө болон 3 өрөө байрыг танилцуулах гэж байна. Ингээд хөөрхөө юу та нөгөө орцноосоо эхлээд болохоор гэрте байгаа юм шиг аюу дулаахан мэдрэмж төрүүлэхээр ингээд хийс юм тавьсан хөрх юм байна. Тэгээд үүдэндээ ингээд айл гэрийн цэцгнүүд байдаг шиг тэгээд цэцгтэй байхгүй зүгээр надад л аюу гоё тийм дулаахан мэдрэмж төрүүлж байна. Ингээд хэрнээ гэтээ нэг айл болгонд орон сууц залганы үүдэнд хийм байдаггүй шүү дээ. За энэ болохоор 60.4 м квадрат 3 өрөө байран дээр орж ирсэн байна. За тэгэхээр миний харж байгаагаар бол ерөөс ашиггүй зай талбай байхгүй. Тэгээд цонхнуудын хараацсан дээр ерөөсөө нүдэнтэй хэлэх юм байхгүй байгаа нь надад аюул тийм гой санагдаж. Зарим байрлалууд оронгууд ингэ шууд нүдэн дээр нэг юм тулаад идэх чинь тэгэхээр тийм зүйл байхгүй юм байна. За яг одоо болохоор хүүхдийн өрөөний хэсэг сууж. Тэгээд цонх нь бүр аюул том, аюул гоё юм байна. Тэгээд дээрээс нь нүдэн нь ерөөсөө ямар нэгэн байдлаар үүдсэн гэж ирт их барилга орж ирэхгүй байгаа нь аюул таатай санагдлаа. Тэгээд дээрээс нь энэ болохоор яг хажууд англи сургууль харагдаж байна. Тэгэхээр магадгүй одоо ингэ хүүхдээ өгөхдөө орж байгаа болон гарч байгаа зэрэг зүйлсүүдийг таних харахтай боломжтой байгаа. Тэгээд ээж хүний хувьд харахад бол аюул сэтгэл хамаар мэдрэмж төрүүлж байна. За тэгээд энд англи сургуулиас гадна улсын 33 болон 48 дугаар сургуулиуд бас байх юм байна. За тэгээд нэг унтлагын өрөө маань болохоор бас нэлээд ийм гоё том сэлүүхэн зай талбайтай юм байна. Тэгэхээр илүү тийм гоё давчуу биш их гоё мэдрэмж төрж байна. За дээрэс нь агаарын сэтгэл бас илүү сайн байх боломжтой юм болоо гэж харагдлаа. Тэгээд ер нь бол бүх өрөөнүүдийн маань тааз маш гоё уналттай. Тэгээд нэмэлт гэрэлтүүлгүүдтэй байгаа учраас бас илүү тийм гоё тод гэрлийн мэдрэмжийг авах боломжтой.